Тэгээ баяртайгаа зөвхөн идэх үү нэ за. Битээр ингээд байгаа юм яа. Мушлагчнаа дараа дараагийн дугаараас. Сайн байна уу? Гэрэл хийгээтэй чихэн чимэгтэй мэдээллийг төвөрлөн хүргэдэг Positive News болонгийн маань энэ удаагийн дугаар ийхүү эхэлж байна. 2 дахь дугаар. За сөрөө сайхан юу байна да. Өмнө 7 хоногийн бодолоос те айгу хурдан өнгөрлөө нэрээ. Тэглээ тий. Тэгээд ойрын хугацаанд бас нэлээд эрг мэдээлэл байлаа. Тийм ээ, харин тийм. Тэндээс бас аль болох хүмүүст хэрэгтэй те. Бас санаа сэтэл авахар мэдээллийг төвөрлөхийг зорилоо хичээлээ. Угаасаа хүн болгоны мэдж байгаа ажлын physical age болын харахгүй түрүү 7 хоног ч гоё явлаа. Тэгэхээр бид хоёрын мэдээндээ бол одоо physical age-аас өөр бас ямар эрэг мэдээ байна вэ гэдгийг бол та бүхэндээ онцолж хүрхийг хэлэх хичээлээ. Тэгээ ямар ч гэсэн Монголынхоо нэрийг гаргаад physical age тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчтай маш их баяр хүргье. За эхний мэдээ та бүхэндээ хүргэх гэж байна. Монгол Улсын тамирчид болох Сайфулла Мөнхцүүлнаар powerlifting-ийн дэлхийн аварга шалралт тэмцээнээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид болсон байна. За дэлгэрэнгүй гэх юм бол энэ сарын буюу 11 сарын 10-аас 16-ны өдрүүдэд Румын улсад powerlifting-ийн хүчний 3 төрөлт буюу шахалт, суулт, таталт гэсэн төрлүүдэд насан туршидын дэлхийн аварга шалралт тэмцээн амжилттай болж өрнөсөн юм байна. За тэгээ энэ тэмцээнд болохоор тэмцээний эрэгтэйчүүдийнх нь хасах 120 кг-ийн жинд Тэ Сайфулла гэсэн тамирчин маань суултын төрөлтөнд 440 кг-ыг өргөснөөр алт. За мөн таталтын төрөлтөнд 360 кг-ыг татснаар хүрэл медаль тус бүр хүртсэн. Нийлбэр дүнгээрээ болохоор одоо 1097.5 кг-аар нийтдээ ингээд мөнгөн медаль хүртсэн байна нийлбэр дүнгээрээ. За харин эмэгтэйчүүдийн одоо төрөлтөнд болохоор 84 кг-ийн жинд тамирчин эс мөхцөл маань суултын төрөлтөнд 252.5 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль, таталтын төрөлт 232.5 кг-ыг татснаар бас мөнгөн медаль хүртсэн байна. Ингээд нийлбэр дүнгээрээ 620 кг-ыг өргөсөн учраас мөнгөн медаль хүртсэн байна. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй одоо аль төрөлтөнд болохоор манай хоёр тамирчид маш амжилттай оролцсон юм үзүүлэлтийг үзүүлсэн байна. Үнэхээр монгол хүний бас ир барыг гайхаж чадсан байна тийм. Ялангуяа physical age-ийн одоо өдрүүдэд залгуулan энэ амжилт бас гарсан гэдэг нь бол маш сонирхолтой мэдээ байна. За чиний мэдээ дараагийн мэдээ ямар мэдээ вэ? За миний өргөх дараагийн мэдээ болохоор бас Монгол Улс тамирын холбоотой нэгэн гоё эрэг мэдээ байна. За энэ болохоор хоёр бүхтийн миний ариутгсан сүмийн стандартыг олон улсын хүнсний стандартчлалын байгууллагатай хамтран баталсан байна. За олон улсын хүнсний стандартчлалын байгууллага болох Codex Alimentarius Commons гэдэг байдаг юм байна. Энэ 48 дугаар чуулган бол одоо Итали улсын Ром хотноо болж байгаа юм байна. Тэгээд чуулганаа болохоор Монгол улсын санаачлаар боловсруулсан миний ариутгсан сүмийн кодекс стандартын саналыг хэлэлцэн баталсан байгаа юм. За тэгээ хуралдаанд оролцсон 39 улс албан ёсоор дэмжиж бүх гишүүдийн зөрчилдлийн үндсэн дээр санал нэгтгэгээр баталсан одоо Монгол улсын хувьд олон улсын хүнсний стандарт боловсруулж батлуулсан одоо анхны түүхэн амжилт болж байгаа юм байна. Бас нэгэн шинээр баталсан анхны амжилт байна тий. За ажлын хэсгийн гишүүд 1 жилийн хугацаанд бол одоо хоёр бүхт тэмээний цөүний найрлага, онцлог, түүний хүнсний болон эрүүл мэндийн ажил бодлыг шинжлэх ухааны нотлохын тулгуурлан судалж хамтран санаачлагч орнуудын төлөөлөлтөд одоо хамтран боловсруулсан юм байна. За тэгээ энэхүү үйл явдал болохоор Монголын үндэсний онцлог бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах те энэний одоо түүний экспорт нэмэгдэх улмаар малчтын амжиргаанд одоо бодит дэмжлэг үзүүлэх юм одоо дэвшилт тийм үйл ажиллагаа болсон юм байна. Тэгээд энэ бол ерөнхийдөө бол бас Монгол улсын маань хоёр бүх тэмээгээр нь бас их онцлог гэж ярьдаг шүү дээ тийм. Тэгэхээр маш чухал бас үйл явдал болсон юм эрг мэдээ. За гоё мэдээ хүрсэн баярлалаа. Дараагийн мэдээг өгөхөө. Окей. Бас нэг гоё мэдээ байгаа ах гэж. Харин тийм дараагийн болохоор ер нь нөгөө манай сошиал хуудасуудыг дандаа залуучууд авдаг. Одоо постыг дадлын дагагчдын нийтдээ бараг 70-80% байна уу? 18-аас 35 зам 40 насны ер нь хүмүүс байдаг. Тэгэхээр ялангуяа тэдгээр залуустай зориулаад гадагшаа сурах гэж төлөвлөж байгаа бол та бүхэндээ зориулан бид нар тэтгэлийн мэдээллийг өнөөдөр хүрэхээр бэлдсэн байна. Холбооны бүгд найран дах Брюссел улсын 2026 оны оюутны солилцооны хөтөлбөр зарлагдсан байгаа юм байна. За мөн бүгд найран дах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэг хөтөлбөр, мөн 26 оны дээд боловсролын байгууллагын багш солилцооны тэтгэлэг хөтөлбөр, мөн богино хугацааны бакалавр, магистр, докторийн хөтөлбөрүүд нь бас зарлагдсан байгаа юм шүү. Тэгэхээр Брюссел, Чех улс руу
богино хугацаагаар ч хамаагүй явахаар сонирхож байгаа хүмүүс байх юм бол битгий алдаарай. За мөн бүгд найрамдах хятад ард улс буюу манай одоо хөрш улсын засгийн газрын цэцэглэг мөн яг одоо нийлэгдсэн байгаа юм байна. Тэгэхээр эдгээр боломжнуудыг бас алдахгүй шүүрээд аваарай гэж та бүхэндээ хэлмээр байна. За дараагийн мэдээ маань болохоор бас амьтдад тайртай хүмүүст бол тун эрэг сайхан мэдээ байна. За энэ болохоор Их Британи амьтдын туршилтыг үе шаттайгаар зогсоохыг бол зорж байгаа юм төлөвлөгөө гаргасан байгаа маань. За компанид ажилтнууд болохоор Их Британи засгийн газрын амьтдын туршилтыг зогсоох төлөвлөгөө сайшааж үүнийг шинжлэх ухаан амьтны сайн сайхны төлөө чухал алхам гэж тодорхойлсон байна. За төлөвлөгөө нь болохоор 2025 оны эцэс гэхэд зарим амьтдын туршилтыг зогсоох тухай багтсан бол 2030 он гэхэд нохой болон приматуудыг ангаах ухааны туршилтад ашиглахыг 35%-аар бууруулах зорилт тавьсан байгаа юм. За тэгэхээр приматууд гэдэг нь болохоор ямар амьтан бэ гэхээр лемур, сармагчин зэрэгтэй хөхтэй амьтдын төрөл зүйл байгаа. За үүний тулд болохоор засгийн газар амьтдад хор хөндөд зөвшөөрлөхгүйгээр шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой шинэ технологийн нэвтрүүлгийг дэмжиж байна. Бид өдөр бүр чих дээрх эрхтэн органайд компьютерийн завхарчлал зэрэг технологийн төвчлийг харж байна. За эдгээр нь болохоор амьтдыг ашиглахгүйгээр хор хөндөд зөвшөөрлөхгүйгээр шинжлэх ухааны илүү сайжруулах боломжийг олгож чадна гэж амьтдтай харгас цэцгийн хавцаас урьдчилан сэргийлэх нийгмийн ажилтан шинжлэх ухаан бодлогын ахлах менежер бол дурдсан юм байна. Тэгэхээр энэ бол одоо амьтдад хайртай тий амьтныг харагддаг одоо бүх хүмүүст эрэг сайхан мэдээ байна. Яг харахгүй бид нар ч одоо энэ дэлхий дээр ерөөсөө зөвхөн ганцхан хүн төрөлхтөй амьдарч байгаа биш тий. Тэгэхээр өөр төрөл зүйлүүдээ ч гэсэн бид нар яг харахгүй сайн сайхан байдлын эрүүл мэндийн гэсэн анзаарч явах хэрэгтэй байх. Тэгээ маш олон одоо амьтд дээр хийдэг туршилтууд бол үнэхээр харгас хэрцгий тий. Ялангуяа одоо гой сайхны ихэнх бүтээгдэхүүнүүдийг туулаан дээр тий ялангуяа туршдаг. Тэгэхээр хэдүүлээ өдөр тутмын хэрэглээндээ ч гэсэн cruelty free буюу тий одоо амьтан дээр туршаагүй шүү гэсэн бичгтэй шошготой бүтээгдэхүүн авах юм бол мөн одоо эдгээр зүйлсэд бас өв нэмэр оруулж байна гэсэн үг шүү. Тэгэхээр бас гоё мэдээ дуулглаа. За дараагийн маань мэдээ болохоор Америкийн нэгэн судалгаагаар бясалгал нь уян хатан байдал өвдөлт намдаах стрессээс ангиж авах чадрыг нэмэгдүүлдэг болохыг харуулсан байна. Тэгэхээр дэлгэнгүй мэдээллийг хүргвэл Америкийн Сан Диего хотын Калифорни их сургуулийн судлаачид бясалгал гэх зэрэг оюун ухаан биеийн техникүүдийг хослуулсан 7 хоногийн бясалгалд одоо оролцсон 20 наснд хүрэгчдийг ингээд ажигласан байна. Тэгээд тэдгээр ажиглалтаас нь болохоор тухайн оролцогчдод бясалгалд явснараа тархины үйл ажиллагаа цусан хэмжээнд хурцтай бөгөөд өргөн хүрээний өөрчлөлтүүд бий болж бодисын солилцоо, дархлал, өвдөлт намдаах зэрэг чадрууд нь нэмэгдсэн байна гэдэг ийм дүн гарсан байна. За гэхдээ мэдээж судалгаа болгон мэдээж төгс байдаг учраас судалгааг яалтчгүй наривчлан хийх хэрэгтэй. Гэхдээ судлаачид хэлэхдээ болохоор бид бясалгал техник дадал зуршлын эрүүл мэндэд нөлөөлж болохыг олон жилийн туршид мэдэж байсан ч гайхалтай зүйл бол оюун ухаан биеийн олон дадлыг нэг бясалгалд нэгтгэснээр тарих цуснад шууд хэмжиж болохыг зөрчлөлт гарчдгийг олж тогтоосон гэсэн байна. Тэгэхээр ер нь бол бясалгал одоо нэг юм зөвхөн амьсгалтай төлөвлөхөөс ихтэй ингийн үйлдэл шүү дээ тий. Өдөр тутмдаа хэдүүлээ бас биеийн эрүүл мэндэ анхаарай гэвэл хамгийн ихний бас байж болох зүйл нь өглөө босоод нэг гүнзгий амьсгал аваад 5 минут амьсгал дээрээ төвлөрөө бясалгал хийх бас байж болох юм. Өдөртөө 5 минут зарцуулчих тий. За дараагийн мэдээлэл болохоор одоо яг эд өвлийн хүүтэн сарууд эхэлж байгаа тий. Өвөл болоод яг эд хүүтэн эхлэх чинь тэгэхээр энтэй холбоотой бас бяцхан зөвлөмжийг бэлдсэн байгаа. Температур одоо буурч өдөр богиносдог тий. Тэгээд ер нь бол өвлийн улирал нар тосгон нэлээд багасдаг шүү дээ илж байхгүй бас тий. Тэгэхээр энэ үйл одоо сэтгэл зүйн одоо улирлын чанартай сэтгэл зүйн готрол гэдэг зүйл одоо орох юм магадлал өндөрсдөг. Тэгэхээр одоо үүнээс их мөрчлэн сэргийлэх вэ? Өвлийг одоо хэрхэн өнтөй даах вэ тий. За энэ талаар бяцхан зөвлөмжийг хүргэе. За нэгдүгürt нь одоо мэдээж хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. За тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. За тэгээ өвлийн сард болоод идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь бол дархлааны системийг бэхжүүлэх, за стрессийг бууруулах, сэтгэл санааг сайжруулахад бол маш чухал үүрэгтэй юм байна. За тэгэхээр энэ бол мэдээж зэрэг та бүхэн түрүүний мэдэн дээр бас хүрсэн тий өглөө босоо 5 минутыг ч юм уу бясалгал хийгээд тэгээд тэгэхээр өдөрт 5-аас 10 минутыг л тогтмол дасгал хийгээд хөвшиж өгөх одоо маш хэрэгтэй юм. Зөвлөмж маань зөвхөн өвлөхгүй тий. За дараагийнх нь болохоор зөв хоолтоор одоо бас дархлаагаа дэмжих хэрэгтэй. За тэгээд нөгөө шингэний нөхөж одоо болох хэрэгтэй. За ялангуяа одоо түрүүнд дурдсанчлан одоо нарны тусгал багасж байгаа учраас нарнаас авах Д витамин маш дутагддаг. Тэгэхээр хүмүүс Д витамины дутагдлалд орох юм магадлал өвөл бол өндөрсдөг юм байна. Витамин авах юм шүү. Тийм. Тэгэхээр одоо витаминээ хоолоор нөхөөд за тэгээд бас шингэний алдснаас болоод хүний арьс хураа шах тий одоо бид нар эмэгтэйчүүд ялангуяа мэднэ шүү дээ. Уруу хураа шах за тэгээд гар хураа шах тий. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлэх гол зүйл ерөөсөө л хооллол за тэгээд ус сайн уух юм байна. За энэ бас зөвлөмжийг бас хүргүүлээ. Мэдээж за хөдөлгөөн, хооллолт хоолтоос гадна сэтгэл зүйн мэдээж байгаа. Сэтгэл зүйн эрүүл мэндэ бас бид яг энэ өвлийн үйлдэлч гэсэн
гэсэн стресс хэсэж байгаа үед юм тэргүүн тавих зүйтэй. Учир нь өвлийн улирал намны гэрэл мэдээж багасж байгаа учраас улирлын чанартай одоо саяны дурдсанчлан SAD буюу seasonal affective disorder одоо өртөх магадлал нэмэгддэг байгаа. Тийм учраас хэдүүлээ болж өгвөл одоо нартай үед нэг 10 минут ч гэсэн хамаагүй нэг цонхны хаажид очоод эсвэл гадаагаараа сайхан салхилах хэрэгтэй. За үгүй бол нийгмийн идэх оролцоог бас илүү жоохон сайжруулах зүгээр. Яагаад тэгэхээр нийгэмтэй илүү холбоотой байх буюу сонирхлын бүлгүүд за хоббигоороо одоо бүлгүүдэд нэлсэх ч юм уу тийм эдгээр зүйлс нөөрэ буцаагаад бидний сайн сайхан байдал сэтгэл зүйн өрөөлтөнд нөлөөлдөг учраас сэтгэл зүйн өрөөлтөндөө бас анхаараарай. За тэгээ нэмээд хэлэхэд бол одоо бас мэдээж өвлийн улиралд ханиа том их байдаг тийм. Тэгээд цэцэрлэг сургууль гээл одоо ер нь энэ тэндгүү ханиа том ихтэй тэгэл хамар шугтналаа хоолой өвлөө гэл явдаг шүү дээ. Тэгэхээр ханиа томноос сэргийлэх болон одоо өвлийн маш чухал челленж үүдэг. За тэгээд энэ мэдээж ирээд одоо арч цэцэргэн тэгээд сармигтай шөлөө мэдээж ирээд одоо энэ халуун бүлийн юм амсаа уух хэрэгтэй. За тэгээд хамгийн гол зүйл бол мэдээж ирээд сайн унтаж амрах буюу одоо бүх батнаар маш чухал юм аа. За тэгээд хамгийн сүүлд хэлэхэд одоо халтарч гулгахаас болгоомжлоорой тий. Одоо ялангуяа одоо гадуурны гудамжлал багаар алхаад явхад чинь тий. Одоо үүний өстөж их пингвин алхалтаа хэлсэн тий. Жинхэнэ шилтэл болсон байгаа шүү дээ. Тэгэхээр тийм зүйл хэмжээ өгмөөрэй. За тэгээд дулаан хувцлаараа мэдээж ирэх тийм ээ. Өвлийн хүйтэнд даарч бэрэх ч юм уу тий. Тэгэхээр тийм асуудал сэргийлээ. Та бүхэн маань аль болох дулаан хувцлаад малгай оролт биелэгээ зүгээрээ. Үсээ мохоо болох ч ингээд малгай зүггүй байж болохгүй байна шүү. Тэр маш чухал шүү. Бас нэгэн мэдээд бол хаяг мартах гэж байна. Зүүн өмнөд Азид буюу Таиландын Чамай хотод одоо жил алган Splice Media гэдэг олон улсын медиа стартапууд болон одоо хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарын салбарын одоо томоохон хүмүүс ч гэсэн ингээд сонирхогчдор бүгдээрээ бүтээлч хүмүүс цуглаад ер нь олон одоо дэлхийн нийтийн медиа экосистем ямар хөө байна, ямар шинэлэг тренд байна, ямар чаленжтай тулгарч байгаа гэдэг одоо ярилцдаг тийм ивент болдог. Тэгээд энд positive дадлын төлөөлөл оролцохоор болсон байгаа. Тэгээ ямар ч гэсэн битэд очоод одоо та бүхнийхээ хамтаар бүтээж би positive дадлынхаа энэ туршлагыг одоо танилцуулахаар болсон байгаа. Тэгээд өнөөдөр хүртэл бидний бас уншид дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Бидраас дараагийнхаа илүү үйл ажиллагааг өргөжүүлж илүү олон бас амжилтыг гаргах гэж найдаж байна. Тэгэхээр positive дадлын найзууд нь бас энэ 7 хоногийн ийм нэг сайхан мэдээлэл өгдөж байна. Тэгээд удахгүй бас тухайн ивенттэй хэрхэн оролцсон тухайн мэдээлэлээ та бүхэнтэйгээ хуваалцгаалнаа. Аяны богц дүрэн гэрнэ. Тэгээд дараа 7 хоногийнхаа пост инвестор болцсон тийм ээ. Өөрөө аялаад бас хоёлоо. За тийм. Окей. Эерэг мэдээллээр сэтгэл зүйн дархлаагаа дэмжицгээе. Positive news байла. Баяр таа.